Сайн байцгаана уу? Монгол хүний үнцэн цоврал ярилцлага ээлжид шин дугаарыг үзэж та бүхэндээ хүргэж байна. Энэ удаа бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд харилцан хандлага гэдэг зүйл ямархан нөлөөтэй байдаг юм бэ гэдэг талаар ярилцахаар анагаах ухааны доктор профессор Наранжин Өгшийн хандагийн зочноор ирсэн байна. За сайн байна уу Өгшөө? Сайн байна уу? За урилга хүлээж авсан талархлаа. Тэгэхээр одоо бол яг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг юмыг бид нар бас нэлээд чухал авч үзэх шаардлага одоо яг тулгарч чадсан тийм ээ. Тэгэхээр эхний асуулт нь юу гэхээр яг харилцан хандлага гэхээр энгийн юм шиг боловч бид нэр өдөр тутамдаа хүнтэй мэдлдэг, хүнтэй харилцдаг, бид нэр харилцан хандлага сайтай гэж ярих байх. Гэтэл яг харилцан хандлага гэдэг зүйлийн утга учирыг бид нэр яг бодит амьдрал дээр ер нь тэр бүр хэрэгжүүлж чаддгүй болов гэж хараад байна л да. Үнэхээр тийм шүү. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг бол өөрөө их өрмөц салбар юм байна. Яг л тэр салбарт үйлчилгээ тусламж авахар ирсэн иргэд бол айсан, сандарсан, бачуурсан, хайртай хүн асуудалд орчихсон учраас л эмнэлгийн байгууллагуудад ханддаг. Тийм учраас энд бол нөгөө талаасаа эдгэрч илаарших тэр хүн одоо эмчлэгдэж гарахад бол энэ хүн хоорондын харилцаа тэр дундаа эмч сувлагч эмнэлгийн мэрэгчлэтнүүд үйлчлүүлэгч эмчлүүлэгч тэдний арга гэрэлхэнтэй харилцах эмч эмчийн хоорондын харилцаа эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн харилцаа гэдэг олон асуудал хөндөгддөг л дөө. Энэ талаар бол бас манай эрүүл мэндийн салбарынхны баримталж байдаг эмнэлгийн одоо мэрэгчлэтний ёс зүйн дүрм эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага эмээс 70 14 2023-т бол нэлээд тодорхой тусгагдсан байдгийг. Тэгэхээр одоо яг эмч мэрэгчлэр суралцж байгаа хүүхдүүдийн хувьд бол харьцангуй бас нийтлэг олдтой юу гэхээр харилцааны ур чадварын техникээ байгуулагдсан тийм ээ. Тэгэхээр энэ техникийг одоо яг өнөөдрийн ярьж байгаа бидний сэдвтэй уялдуулаад ер нь яг эмчийг бэлдэж эхлэхээс өмнө харилцан хандлага гэдэг зүйлийг бид нар заах хэрэгтэй байна гэсэн үндснээр байгуулсан болов гэж хараад байна. Техникийнхаа тухай техник байгуулагдсанаас хойш ер нь яг ямар үр дүнгууд гарсан байна. За энэ техник байгуулна гэдэг бол бас олон жилийн алдаа оноотой туршлага дээр суурилдаг. Тэгэхээр бид бол одоогоос бараг 30 жилийн өмнө ер нь эмч эмчийн хоорондын харилцаа гэхээсээ илүү ёс зүй гэдэг дээр их анхаарал хандуулж ирсэн. Харин хүн хоорондын харилцаа бие биенээ ойлголцох гэдэг дээр энэ хандлагын тухай, харилцааны тухай заавалчгүй заах шаардлагатай болчихжээ гэдгээр хөндөж агаад цөөхөн цагийн хичээлүүд заасаар агаад одоогоос нэг 8-9 жилийн өмнө энэ харилцааны ур чадрын бие даасан техник байгуулагдсан. За энэ техникийн гол зорилго бол ердөө эрүүл мэндийн салбарт ажиллах ирээдүйн мэрэгчлэтнүүдэд хүн байхыг илүү заадаг. Эмнэлэг зүйн харилцааг бол 3 дугаар курсээс нь харин харилцааны ур чадвар гэдэг хичээлээр яагаад хүн байхыг заачгаа. Тэгэхээр энэ нийт элсэн орсон хүүхдүүдийн бараг 60-70% хөдөө орон нутгаас орж ирдэг. Тэгээд бид одоо хоорондоо яаж ойлголцох уу, юмд яаж хандах уу, нөгөө талаасаа боловсон ёс соёлын тухай энд бол заадаг. Үр дүнгээс харахад бол маш их бас тодорхой үр дүнгууд харагдаж байна. Иргэд үйлчлүүлэгчтэй ярилцж байхад шинээр төгссөн, шинээр ажлын гараагаа эхэлсэн хүмүүс маань бас энд бол маш их тийм өөрөөр ханддаг болжээ, хүний үг сонсдог болжээ гэдэг нь бидний энэ заасан хичээлийн төгсөлт болоод 3 дахь, 4 дахь төгсөлт нь олцсон байгаа. Тэгэхээр ямар ч хэсэн тийм тодорхой үр дүнгууд харагдаж эхэлсэн баяртай байгаа. Сургалтаар одоо яг харилцаа хандлага заагаад тийм шүү гэд ингээд заах нэг ондоо яг ажлын байран дээр гараад оюутнууд маань нэмж болоод ажлын байран дээр гарахаар бас өөр нөхцөл байдалтай тулгарна тийм ээ. Тэгэхээр бид нөгөө нэг аль альнийг бэлдэх шаардлагатай болж байна. Эмчийгээч бэлдэж байна. Нөгөө талдаа ард иргэдийгээ бас нэг зөв боловсон харилцаанд сургах хэрэгтэй болж байгаа шүү тийм ээ. Эмнэлгүүдээ өнөөдөр улсын эмнэлгүүдийн ачаалал ямар байгаа вэ? Тэр ачаалал донд түрүү та ярианыхын хэлсэндээ олон хүмүүс зан характертай хүмүүс тааралдана гэд. Ингээд яхаар тэр болгон дээр эмч сувлагч нар маань ер нь одоо тийм ийдэг харилцаа гэдэг зүйлийг бодитоор ер нь хэрэгжүүлж чадчих байгаа юм. За энэ бол ердөө бидний цаашдаа хүндэх маш чухал сэдэв. Хичнээн одоо оюутнууд сайхан харилцаа үүсгээл за энийг би онлайн хувьд сурчлаа гэхэд тэр хүүхдүүдэд болон ирээдүйн мэрэгчлэн нөлөөлж байгаа олон хүчин зүйлс байгаа. За эмнэлэг дээр ажилд гараад эхлэхэд наад зах нь хөдөлмөрийн үнэлэмж өнөөдөр тааруухан хിവэрэ байна. Хүн гэдэг ялангуяа энэ эрүүл мэндийн салбарт хүнд туслахаар энэ мэрэгчлийг сонгосон мэрэгчлэнүүд маань хөдөлмөрөө зөв үнэлүүлээд эргээд ар гэрхэнтэй санаа зовхгүй тэр хөдөлмөр нь
хөдөлмөрийн хөлс нь өөрийнх нь ахуйн амьдралд хэрэг одоо тус болохоор байвал илүү чин сэтгэлээсээ ажилладаг юм байна л да. Тийм учраас гадаадын улс оронд хамгийн өндөр цалин авдаг мэргэжилтнүүдэд өнөөдөр энэ эмч сувилагч мэргэжилтнүүд ордог. Гэхдээ мэдээж бид нар цалин нь ийм бага хэмжээндээ гэж бас болохгүй л дээ. Ирээдүйд магадгүй улс орон энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд одоо өндөр түвшинд хүндэх яг энэ үед бид өөрсдийгөө бас бэлтгэсэн байх ёстой. Тэгэхээр нөгөө талаас ажил дээр ингээ гараад яг энэ онлын мэдлэгээс сураад иртэл тэнд ажиллаж байгаа мэргэжилтэн ажилтны асуудлаас хөндөгдөн. Магадгүй энэ хичээлийг сонсоогүй онлын хувьд мдээгүй хүмүүс бол бас төвөгтэй. Тийм ч учраас олон сургуулиуд, эмнэлгүүд өнөөдөр төслийн дараах сургалт, төслийн сургалтаараа энэ асуудлыг хөндөд ийм хичээл ороогүй мэргэжилтнүүдтэй бас хичээл орж байгаа нь магадгүй яг ажил дээр хамтран ажиллах ийм олон зүйлүүд нөлөөлж байна. Түрүүнд иргэд гэж хэлсэн мэдээж энэ салбар дахиад онцлогтой. Хичнээн энд сувилагч мэргэжилтнүүд чин сэтгэлээсээ тусламжаа үзүүлээ, сайхан үйлчлүүлэх гэтэл нөгөө иргэдэн хүндэтгэлгүй хандах, эсвэл юмыг ойлгохгүй үл тоох бол энэ одоо эдгэрэлт илэршилт бол явагддаггүй. Тийм учраас энэ бол хоёр талын үйл ажиллагаа учраас бид бол бас иргэддээ энэ эрүүл мэндийн суурь мэдлэгийг олгох, эмч мэргэжилтнүүдэд хүндэтгжээж асуудалд хандна. Гэхдээ мэдээж аль талд нь асуудал үүсч болно. Тэгвэл байгууллага болгон дээр ёс зүйн салбар хороо гэж байдаг. Тэгэхээр иргэд харин энийг ойлгосноороо зүгээр нэг сошиалар ч юм уу мэдээгээр тэр эмнэлгийн тэр эмч болохгүй байх гэхээсээ илүү яг ийм асуудал энийг ингээд засаасаа гэдгийг яам тамгийн газар магадгүй одоо энэ ёс зүйн хороонд өгөх юм бол аль талын хамтын ажиллагаа. Яа гэвэл нэг өхрийн ивэр дөрөхөөр мянган өхрийн ивэр дөрөгдөг учраас энэ нэг сайхан үйлчилгээ туслан талаар болох учраас бид бас иргэдрүүгээ чиглэсэн олон ажлыг хийж эхэлж байна. Нэг үе одоо сошиал орчинд хүмүүс өргөнлөөр ашигладаг болж энэтэй холбоотойгоор эмч зарим тохиолдолд эмчнэрээ ирэх ашиг зурч өгөх бас нэг талыг бас бий болгоод байна гэж тийм. Тэгэхээр хин дуртайнуудаа гар утсаа гаргаж ирэл нэг жоохон эвгүйхэн харьцуул одоо бичлэг хийгээл сошиал тавьчихдаг. Тэр нь ингээл сэвэгдэл олон үзэлт хандлт аваад тэгэхээр эргээд тэр нэг эмчийн нэг удаагийн гаргасан багахан одоо алдаа эндэгдэл одоо ингээд бүр салбарыг тэр чигт нь тодорхой хэмжээнд харлуулах жишээ нэ. Тэгэхээр энэ Eminence 7014 2023 гэсэн стандарт байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр зөвхөн харилцаа хандлагын талыг илүү тусгасан байдаг юм уу? Нэг ёс зүйн асуудал, эмчнэрийн эрхийн асуудал юу яаж малах юм лээ. За тэгэхээр энэ бол бас айгүй чухал сэдв. Яа гэвэл өнөөдөр эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээс мэдээж хүн болгон яг чадварлаг бэлтгэгдэх гэхэд бас учир дутагдaltaй хүн болгоны ааш араншин хэцүү. Тэгэхээр өнөөдөр бид энийг одоо түгээн дэлгэрүүлдэг хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллаж эрүүл мэндийн сэтгүүлчдийн цагаан үзэг холбоо гэж бол төрийн бас байгууллага байгуулагдсан. Энэ байгууллагын бас зөвлөхөр нь ажилтгийн хувьд бид бас сэтгүүлч нар маань ард иргэдэд их зөв мэдээлэл өгөх ёстой. Хэрвээ иргэд алдаа гаргачих юм бол харин бас зүгээр орхиж болохгүй. Яа гэвэл тэрнээс олж хүн хохирсон байж болно шүү дээ. Тэгвэл эрүүл мэндийн аамны юм уу салбар ёс зүйн хороо цаашаага яг тодорхой байгууллагад хандах ёстой. Өнөөдөр эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ялангуяа одоо сайхан чадварлаг төгссөн эмч сувилагч нар ажиллаа орхих, ажилласаа хашрах, ажлын байран дээрээ бас гинтийн одоо өхөлд орох, хүн дээр өвдөх асуудлууд бас тохиолдсоор байна л да. Тэгэхээр бид бас энийг одоо төрийн бас байгууллагууд хамтарсан тийм хилцүүлгүүд их хэрэгтэй болчиход байна. Одоохондоо бас яг хараахан эрх ашгийг хамгаалсан хүнцэн асуудал их тийм сайн яригдахгүй байна л да. Тэгэхээр бид магадгүй энэ үйл ажиллагаанд иргэдийг бас татан оролцуулах ёстой. Яа гэвэл эмч сувилагч нарын цаана дахиад нөгөө иргэд ээж аав нь байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдийн цалин хөс тааруу тэр хүний төлөө нойргүй ажиллаж байгааг ээж аав нар хамаатан саднал анзаарч байгаа. Тэгэхээр өнөөдөр эрүүл мэндийн салбарыг шинжилъя гэвэл хамтын ажиллагаа ард иргэдтэйгээ нийлэх. Тэгэхээр энэ дээр бол маш олон асуудал хөндөгдөх болчиход байна. Аль салбарт нэг юм бодлогын уялдаа гэж нэг юм байх хэрэгтэй тийм ээ. За эрүүл мэндийн салбар бол нэг үе бодвол танууд хөрөмжөнгөө сайжраад за байшин барилга хүртэл ингээл өөрчлөгдөөл ирж байгаа стандарт нийцээд гэтэл эмч мэргэжилтнүүд нь өөрсдөө ажилдаа төвөгшүүлсэн сэтгэл хангалуун бус байх нэг юм нөхцөл байдал ажиглагдаад байна л да. Энэ тэгэхээр нэгт бид нар нөгөө цалин хангамжийн асуудлыг бас ярих хэрэгтэй болох бах. Яг энэ сэтгэл дундуур байгаагийн шалтгаан нь юу юм бэ?
За энийг бол бас энэ салбарт олон жил ажилласны хувьд эрүүл мэндийн боловсролын салбарт ажиллаад аль нийгэмд ажиллаж ирсний хувьд ердөө бодлогот маш том алдаа гарсан. Нэг талаасаа эрүүл мэндийн боловсролын салбар улс төрчих ёсгүй салбар юм байгаа. Гэтэл одоо ингээд 1995 онд эрүүл мэндийн яамдаас дэд боловсрол хариуцсан дэс түвшинлэр ингээд ажиллаж байхад тэр үеэс өнөөдрийг хүртэл 18 сайдын нүрийг гүйтсэн байна. Тэгэхээр өөртөө нэг сайд сандал 1.5 2 жил ажилласан болцохоор магадгүй сайд нар улс төрөөр ингээд томилогдохдоо бага бүрдүүлэхдээ нөгөө мундаг чадварлаг мэрэгчлэнүүд гээгдэж явсан. Тэр нь бол бас бидний хөгжүүлэгчсэн олон салбар дээр бол гарч ирсэн л дээ. Совилгын хөгжлийг одоо совилгын шинжилгаан хөгжижээ зөвхөн ардны эрүүл байна гэж 2000 онд ажиллаж исэн. Өнөөдөр хичнээн одоо боловсролын хувьд олон сургууль бэлтэж байгаа ч гэсэндээ асуудалд орчлоо. За дээрэс нь эмч эмнэлгийн мэрэгчлэнүүд эмнэлгүүд олноор байгуулагдаад тоног төхөөрөмж сайжирч эмч совилогч нар маань мундаг чадварлаг бэлтгэгдчихэд байхад яагаад сэтгэл дундуур ажиллаад байгаа гэдэг нь хүний нөөцийн бодлого алдагдсан төгсөн мэрэгчлэнүүдийг хуваарлах асуудал байхгүй гэл бодлогын хүрээнд бол алдснаас болж өнөөдөр ийм байдалд орсон. Тэгэхээр бол улс төрөөс ангид байлгах ёстой. Яагаад гэвэл дайснаа чинчлэх тийм тангарахтай хүмүүс өнөөдөр ийм байдалд орсон нь бидний цаашдаа иргэдтэйгээ магадгүй энэ улс төрийн хүмүүстэй албан тушаалтнуудтай нээлттэй хилцүүлэх хамгийн чухал сэдэв гэж бодож байгаа. Хүний нөөцийн бодлого алдагдсан гэдэг чинь за бид нар бол хөндлөнгөөс харахтаа бол жилдээ хэдийн эмч мэрэгчлэнүүдийг одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль за өөр мэрэгчлээ одоо өөр мэрэгчлэр төгсөж байгаа өөр олон ихтэй сургуулиуд байгаа. Ингээд харахад бол жилдээ одоо энэ эрүүл мэндийн салбарт бол олон эмч мэрэгчлэнүүд одоо ингээд бэлтгэгдээд гарч ийн. Гэтэл яагаад хүний нөөцийн бодлого алдагдсан гэж. За тэгэхээр дахиад бас нэг улс төрийн байдал гэдэг юм өнөөдөр 3.5 сая хүн амтай мөртлөө 18 сургууль эмч цэвэрлэгчийг бэлтгэж байна. Тэгэхээр гадаадын зарим хүмүүс энийг сонсчоод мэл гайхт ийм хариуцлагатай хүний аймнаас аврах энэ мэрэгчлэнүүдийг яагаад ийм хайн гэдэг юм уу хайхрамжгүй зүгээр нэг бизнес болгож бэлтэж байгаа юм гэдэг. Тэгэхээр мэдээж Монголд бол яг энийг сайн талаас нь харах юм бол Монголын олон сайхан залуучууд ер нь эмч цэвэрлэгч олон хүн туслах мэрэгчлийг эзэмшиг гэдэг. Тэгэд мэдээ төв сургуультай элсэж орж чадаагүй бол хувийн сургуульд ордог. Тэндээс маш олон чадварлаг эмч цэвэрлэгч мэрэгчлэнүүд төгсөж байна. Гэхдээ өнөөдөр бүх юм бол чанартай. Энэ бол ганцхан манай салбарт болоогүй хуулийн бас олон сургуулиуд, сэтгүүл зүүн олон сургуулиуд гэхээр яг улс их орныг хөгжүүлэх, яг нүдэнд харагдахгүй боловч өнөөдөр энэ их орон доктортой байхад нөлөөлөх салбар бол боловсрал эрүүл мэнд. Тэгэхээр наад зах нь ингээд хүний нөөцийн хувьд бол гадаадын улс өндөр хөгжилтэй орнуудад эмч цэвэрлэгчийн харьцаагаар бас тодорхойлдог. Нэг эмчэд яг 3-4 цэвэрлэгч түүнээс дээш цэвэрлэгч ажиллавал энэ бол одоо тусламж үйлчилгээг чанартай явуулна гэж үздэг. Гэтэл 24 жилийн өмнө нэгийг харьцах 119 буюу дөнгөж нэгийг харьцах 2 байсан бол өнөөдөр энэ бодлого алдагдаад нэгийг харьцах 1. Тэгэхээр хичнээн олон цэвэрлэгч бэлтгэгдэж байгаа ч гэсэндээ нөгөө яг эмчнэр эмнэлэгт олон байна гэдэг чинь мэдээж эмч хүн бол дор хаяж тэр хүнд нэг эм тариа бичих, тусал тарилга бичих, тоног төхөрөмг маш их зардлууд гардаг. Тэрийг яг үйлчлүүлэгч, эмчлүүлэгч төргөх цэвэрлэгч нар нь өндөр ачаалттай ажиллаад эхэлчихэж байгаа. Тэгэхээр олон цэвэрлэгч нартайгаа хилцүүлэг хийхэд цалин хөлсөөс илүү энэ ажлын ачаал дийлхэ байлаа. Зарим газар бүр цэвэрлэгч нарыг 16 түүнээс их цагаар ажилуулж байгаа нь маш олон асуудал. Энтэй холбоотой бид нар өнгөрсөн 6 жилийн хүнийг судалдаг чанарын судалгааг бас нэвтрүүлээд бүр ном гаргаад хилцүүлэг хийсэн. Тэгэхээр энийг л дахиад хөндөх болчихж байна. Тэгэхээр хүний нөөц бэлтгэгдэж байгаа юм шиг болов цаана олон асуудал ердөө л юм. Иргэд харилцан хандлагын сэдв рүү ороход за улсын эмнэлгүүдийн тухайд гэвэл 1-2 дугаар эмнэлэг за их хүүхдийн эрүүл мэндийн төвгээд ингээ олон жилийн төвхтэй байгууллагууд байна. За энд бол одоо яг дотор нь ажиллаж байгаа хүмүүс одоо тэр бүр анзаардгийг бол мэдэхгүй яг ингээд жирийн иргэний хуваар үйлчлүүлэх гээд орж байгаа хүний хувьд тод анзаардаг зүйл бол харилцан хандлагын асуудал яагаад гарахгүй юм тийм ээ.
одоо юу гэдэг арай нэг таньдаг нэгэндээ арай өөрөөр хандна. За огт танихгүй нэгэнтэй бол яаж харьцдгийг бол үзэгчид мэдж байгаа. Тэгэхээр энэ олон жил ямар нэгэн байдлаар энэ харилцаа хандлагын асуудал огт хөндөгдөж байгаагүй. Одоо ийм олон жилийн түүхтэй газруудад яг энэ сэдв ороход ер нь хэр хүндрэлтэй байх юм бол. За тэгэхээр өмнө нь бол бас хөндөгдөж байгаагүй гэхээсээ илүү яг тухайн хүний өөрийнх нь нөгөө суурь хүмүүжил олсон тэр боловсрал нөлөөлж байгаа хүчин зүйл хөдөлмөрийн үнэлэмж гэх төрөнд орсон шүү дээ тийм. Тэгэхээр хамгийн гол ийм асуудал үүсээд дагаад нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаа нь саяны одоо энэ бодлого алдагдсныг би дахиад хэлэх гээд байна. Одоо ялангуяа сүүлийн үед бас нэг яригадаад байгаа нь эрүүл мэндийн даатгалын асуудал алдаа хөрчжээ. Тогтолцоонд бол маш том алдаа гаргачихжээ гэдгийг өмнө бид нар 3-4 жилийн өмнөөс хөндөөлсөн. Өнөөдөр ингээд үнэнд гүйцэгдээд маш хүнд байдалд орчлоо гэдгийг иргэд төдийгүй салбар нь өөрсдөө яриад эхэлчихлээ. Тэгэхээр жишээлбэл одоо үйлчлүүлэгчид ингээд хүн үзүүлээ гэхэд цаг авлаа. Мэдээ цаг товлох энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоо шинжлэгдснээр олон зүйлийг бол эвтэй байдал руу оруулсан. Гэхдээ нөгөө 10 минут 10 хүртэл минутанд үзэх гэдэг юм уу? Тэгээ дээрэс нь тэр бичсэн бичлэгээ одоо үтсэн үйлчлэгийн бичлэгээ компьютер шивэх гэдэг юм уу? Нөгөө үйлчлүүлэгчтэй харилцах, ярилцах энэ асуудал дээр алдаа гарц учраас хурдтай л үзэхгүй болохгүй гэдгээр алдаанууд. Гэхдээ энийг бол бид нар одоо тогтолцоо муу, даатгалын систем муу гэхээсээ илүү яаж менежмент манай дутагдаад байгаа, шин санаачлал дутагдаад байгаа. Тэгээ саяхан бас боломж олдоод энэ Норбисын шугамар эмнэлзэн харилцааны ур чадрын талаар шин дээли буюу нийтгэгт энэ нэг 10 хоногийн сургалтанд хамрагдаад ирсэн л дээ. Гэтэл тэдний хүн ам хэд илээ. Эргээд бид нар ингээ 10 минут манай тим ч болдгоо, ийм ч болдгоо гэхэд энэ сургалтыг удирдах аваа энэ нийтгэгт багш нар маань нэг хүнийг гомдоож болохгүй. Тэрэнд цаг зав гаргах ёстой, зөвлөгөө өгөх ёстой, ойлгох ёстой гэдгээр бидэнд менежмент дутаж байна. Тэгээд тэр газарт бол ердөө яг зөвлөгөө эмч үзэлгээ илээ. Дараа нь зөвлөгөө өгөх тийм зөвлөх хүрээний хүмүүсийг бүр тусгаалan бэлддэг юм байна. Хоёрдугаард мэдээж одоо эрүүл мэндэ алдж байгаа хайртай хүн 8 насны дөрөөн дээр байгаа хүмүүсийг ойлгохгүйгээр та нарын энэ мэрэгжлийн үнц нь харагдахгүй гэдгээр олон янзын бид одоо сонссонтой тэгээд эцэст нь бид өөрсдөөсөө эхлэх ёстой юм байна. Манай салбар өөрсдөө маш их хилцүүлэх ёстой. Тэрэндээ бас энэ эрүүл мэндийн сэтгүүлчдийг оролцуулж ард иргэдэд их чухал зөвлөгөө өгөх ёстой гэж бодож байна. Тэгэд өнөөдөр энэ ярилцлага хүртэл бас тийшээгээ хүмүүс бас нэг ойлголт өгж одоо магадгүй энэ даатгалын системд алдаа гарчлаа гэвэл яг энийг үзүүлж энэ цэвэрлэгчл буруудан болоо явчихдаг. Тэгээ эргээд энэ цэвэрлэгчтэйгээ ажиллахаар одоо ярихаар үнэхээр хэцүү юм. Ил тод хэлж болохгүй гэдэг юм. Эргээд иргэдтэй ярихаар надад үйлчлэггүй шүү дээ. Ингээ хоёр талын үйл ойлголцол алдаа нь яг энэ салбарынханд иргэдээр бууж байгаа учраас энэ одоо улс төрийн гэхээсээ илүү хамтын ажиллагааны хилцүүлэх хэрэгтэй дээ. Манай чинь заримдаа юм болохоор голдуу нэг том хилцүүлэг дарга төвтэй үйл ажиллагаа явчаа үдэн гарахгүй шүү дээ тийм. Хөдөлмөр үнгүйцсэн гэдэг чинь энээс болоод олонч за наад захын совилогч нар одоо ингээл ажиллаа орхих жишээ нэ тийм ээ. Тэгэхээр энэ хөдөлмөр үнгүйд гэдэг нь үнгүйдэд байгаа гэдэг нь одоо яг юу юм энэ хангамж нь байгаа мó эсвэл яг одоо тэр совилогчийн ачаалтанд таарсан цалин өгч чадахгүй байна. За энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гүйцэтгэлийн санхүүжилт гэж гарч ирсэн. Гэхдээ энэ гүйцэтгэлийн санхүүжил тэр олон тогтоолоороо гаргахдаа өндөр өртөгтэй хагалгаа, өндөр өртөгтэй гээд яг хүн гэдэг чинь нөгөө бие махбодны өвтгөөс илүү сэтгэлээр эмчлэгдэх дотрийн эмчийн асуудал, совилогчийн асуудал, уламжлалтын асуудал гэх мэтчлэнгээр маш олон асуудлуудыг хүндэж чадаагүй учраас ердөө өндөр өртөгтэй гэдгээр нэг алдаанд гарчихсан. Тэр хэдийхэл яг энийгээр бас салбарын ёс зүйн хорооны нэг томоохон эмнэлгийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байхад дотрийн тасад мөнгө оруулахгүй байна.
Ийм учраас энэ тасгийг хаана гэдэг хүртэл яриа манай салбарын бус хүмүүсээс гарч ирсэн. Тэгэхээр бол бид нар бол цаашдаа энэ нөгөө хүний нөөцийн хөдөлмөр үнгүүдэх гэдэг нь уул нь ковидын үед бол ард иргэд маш сайн ойлгоод авсан шүү дээ. Энэ хүмүүс маань ямар их нойр хоолгүй чадварлаг ажиллаж ийн, амь насаа хүртэл золиослж ажиллаж ийн гэдэг мэддэг байсан боловч өнөөдөр яг төв юм бэрэ цалинжиж байгаа хамгийн дээдлийн цалин сая 700. Тэгэхээр татраа хүчин ингээд хүний төлөө ар гэртээ санаа зовхгүй ажиллана гэдэг бол тэднэрт маш хүн тусаад байгаа. Энээс болоод ялангуяа өнөөдөр сүүлийн үе совилогч хомсдолд орлоо, дутагдaltaд орлоо гэдэг нь өндөр үнээр манай одоо эмч совилогчийн тэрнийг хүний төлөө ажиллах сайхан сэтгэлийн ойлгоод тухайлбал Герман улс бол жилдээ 30-40 совилогчийг Монголд нь бэлдээд Герман руу яваад эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр энийг одоо маш олон талаас нь хилцүүлэхгүй бол тэдрийг ингээд гадаад орон үнэлчихлээ шүү дээ. Эндээ байх байдгаараа нөгөө талаасаа совилогч хомсдож байгаа гэдгийг дутагдж байгаа гэдгийн шалтгаан нь хөдөлмөрийн үнэлэмжээс илүү ачаалал нэг совилогчд оногдох өвчтний тоо 20-30 хүн оногдно гэж автоматар хэлж болохгүй. Нэг л хүнд өвчтөн хэвтрийн өвчтөн болчих нь тэгэл хэцүү. Хөнгөнтөр 20-30 үнийг л совилогч нар үйлчлэл, эмчлэл, ларшуулаад явцдаг. Тэгэхээр энэ одоо салбарыг хөгжүүлэхдээ бүр цаана нь энэ салбарт орж ажилласан, бүр найраг хонсон энэ салбарыг мэдэх багийн хилцүүлгэл хэрэгтэй. Гэхдээ жоохон хэцүү юм нь бол ер нь бол хэцүү байдлаас болоод эмч мэрэгчлэнүүд бол олноороо тэтгэртэй гарч байна. Тэгэхээр тэр туршлагын өнөөдөр бид нар үнэлж чадчихна уу? Ихэнх нь хувийн үүдэн эмнэлгүүд байгуулаад гарчиж байгаа нь эргээд Монголд бол тооноосоо илүү эмнэлэг байгуулахтай бас холбоотой л да. Тэгэхээр олон эмнэлгүүд байгуулагдсан учраас хүний нөөцийн дутагдалд орсоор л байна. Салбарт нь ажиллаж байгаа хүн энэ салбарын юу болохгүй байгаа, юу болж байгаа, алдаа дутагдал нь хаана байгаа гэдгийг хамгийн сайн ярьж чадна тийм ээ. Тэгэхээр сая улсын төсөв хилцэж хахад бид нэг зүйлд харамсчихлаа. Яг уу технологийн салбарт хөрөнгө оруулах нь зөв тийм ээ. Өнөөдөр Монгол улс эрүүл мэндийн асуудлыг шийдэж чадахгүй хорт хавдраараа нас оролтон тэргүүлж хахад манай улс хиймэл дагуул дисхийн одоо хэр зүй зүйтэй шийдвэр идэх ингээ бодох жишээний. За нөгөө талаасаа бид алдааг өөрсдөөсөө хайх юм бол манай салбарын бид нар чи энэрэн асрахын сэтгэлээр хүний амь нас аврна гэд бидэнд хуулийн мэдлэг тутмаг юм байна. Эдийн засгийн мэдлэг дутуу. Тэгэхээр энэ олон мэдлэг дутуугаас олоод ердөө хүн эмчлэл гэдэг ийм ойлголттой хичээлэн ингэж заасан. Сүүлийн үед бусад салбарынхантай ингээ ажиллахад танаад энэ эрүүл мэндийн салбарт одоо төсөв жил болгон нэмэгдсэн ковидоос хойш. Тэгээ өөрчлөгдсөн юм чинь. Өөрчлөгдөн гэдэг нь хүний нөөцийн хөдөлмөрийн үнэлэмж өөрчлөгдөх ёстой байтал өнөөдөр өөрчлөгдөөгүй. Хүн амаасаа илүү нөгөө олон тоног төхөөрөмжүүд байшин барилгууд. Тэгээ одоо манай салбарын бас нэг сүүлийн үед харин олзуурах хууштай нэг ярьж байгаа юм өвдсөний араас явахгүй. Өвдөөгүй үед нь гэдэг нь нэг талаасаа дахиад нөгөө хүний нөөц эрүүл амьдрах ухаан буюу асаргаа сувилгаагаар илааршуулдаг сувилгын шинжилгээ сувилагч мэрэгчлийн асуудлын дээр хүндэгдэж байна. Хоёрдугаар хичнээн сайхан байшин барилгатай байгаад тэнд ажиллаж байгаа яг хүндээ тусламж үзүүлэх мэрэгчлэнүүдийн цалин хөлсгүй болохоор хичнээн төсөв нэмээд үр дүн цаашаа байхгүй. Тэгэхээр энэ төсвийн асуудлыг энэ салбарт их өөрөөр ярихгүй бол магадгүй төсөө нэмчлээ. Баахан тоног төхөөрөмж авчлаа, эмнэлгүүдийг хангачлаа. Заримдаа аймагуудаар ингээ явхад ердөө тэнд одоо тэр тоног төхөөрөмжөнд үйлчлүүлэх өвчний тоо хэд илээ, бэлтгэгдсэн мэрэгчлэнүүд хэд илээ гэдэг дээр их бодлого ярихгүй мөнгөө л нэмээдэг. За энийг бол хамгийн их хүндэг байгууллага бол эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлийн холбоо гэж байгаа. Яг л энэ эмч мэрэгчлэлтний эрх ашгийг хамгаалах байгууллага. Хоёрдугаар салбар болгон өөрийн гэсэн нийгэмлэг холбоотой. Энэ бол бас яамны ажил гэхээсээ илүү энэ төрийн бас байгууллагууд энэ олон хилцүүлгийг хийгээд энэ мөнгүүд нь хаашаа ордгийг яагаад цалин өс нэмэгдэхгүй байгаа юм гэхээр их л том одоо үр дүнтэй магадгүй мэтгэлцээ магадгүй яагаад маргаж болохгүй гэж яагаад магадгүй өнөөдөр энэ эрүүл мэнд бол хүн болгонтой холбоотой эрүүл мэндээс болоод ядууралд хүрсэн гэдгийг айл болгон л яриад эхэлчлээ. Айл болгон л хавдар гэж яриад ирчлээ. Тэгэхээр энэ бол салбар хоорондын уялдаа холбоо одоо дөнгөж яригдаж эхэлж байгаа нь
сайшаалтай юм шиг боловч удаашралтай байна л гэж одоо энэ салбарт ажилласан мэргэжлийн хувьд хэлэх гээд байгаа юм л да. Бид хэлэхгүй л өөр хэн хэлэх үү гэдгээр бас энэ зүйл дээр загтал ижих асуудал хүнцөөр л явна да. Түрүү та дотрын засаг мөнгө олоогүй гэдэг шалтгаанаар одоо тэр засгийг хаах хүртэл асуудал яригдчихсэн гэж тэгж байна. Тэгэхээр бусад улс оронд яг иймэрхүү тогтолцоо ер нь яг яаж явдгийг мэдэхгүй. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн салбар бас өөрөө эмч мэргэжилтнүүд мөнгө олох ёстой юм уу? Яг тийм. Бид нар энэ эмч гэдэг мэргэжилтэн бол одоо бүр ангаахыг үндэслэгч Гиппократын тангарагтай хүнд тусал чадахгүй бол хор бүх хүрэг гэдэг. Дээрээс нь эмч мэргэжилтнүүд бол ердөө тэр хүнийг аврахын тулд л ажиллах ёстой. Гадаад улс оронд бол энэ хүний амийг аварч байгаа гэдгээр болохоос ш энэ одоо эмнэлэгт хэдэн төгрөг орж ирж байгаа юм. Энэ хүнийг үтснээрээ даатгалаас хэд ордгийн гэдгийг бол эмч эмнэлгийн мэргэжилтнүүд бол тэднийг мэдэхгүй. Яад бол цаана бүхэл бүтэн том менежмент ажилладаг учраас тийм. Тэгэхээр манад бол энэ даатгалын тогтолцооны салбарын алдаа оноотой ингээд ярьж байхад үйл ажиллагааг ингээд хүндж байхад ердөө гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг өвчтнийг хүнийг мөнгө олгоод харгалцсан. Тийм учраас өнөөдөр бол ердөө зарим онш зарим бүр ингээ мэрэгжлийн эмч те нэг үеийнхэнтэй ингээ ярьж байхад онш таахад хүртэл хэцүү болчихлоо. Энд чи эмч хүн чи өөрийнхөө үдсэн ямар онш таах хэвээр тэр нь даатгалд авахгүй учраас тухайн байгууллага эмнэлэгт мөнгө нь орохгүй гэж. Дээрээс нь хоёр мэрэгжлийн хүмүүсийн хоорондын бас асуудал үүссэн. Нис заслахын илүү мөнгө оруулдаг учраас гэдэг ч юм уу те. Дотрийн гэж ярьж байгаа нь бол одоо хүнийг үзээд сэтгэл санаагаар эмчлээд тэр хүн маш баяртайгаар тусламж аваа гартал яг нөгөө тоногдох юм ажиллааг учраас мөнгө орохгүй. Даатгалын тэнтэн дүн байхгүй ч гэдэг юм одоо энгийнээр ойлгуулахаар ярихад. Гэхдээ энэ байдлууд өөрчлөгдөж байгаа хэдий ч гэсэндээ бас энэ яригцсаар л энэ. Тэгэхээр өнөөдөр хаанч явсан эмч нар яагаад бидрийг мөнгө яриулдаг болчихваа гэдг нь бидний энэ манай мэргэжилтнүүдийн хамгийн хүнд сэдэв болчихно. Ярилцлагынхаа төгсгөлд одоо бид нар цаашдаа яах вэ? Үнэхээр эрүүл мэндийн салбар яг ингээд нэг юм улс төрчдийн мөнгө олох хэрэгсэлж болдго юм уу? Ингээ гар хөл болоод байх уу? Эсвэл эмч мэргэжилтнүүд өөрийн гэсэн дуу хоолойтой, өөрийн гэсэн юу гэдгийг байр суурьтай байх хэрэгтэй юу? За ингийн тул дахиад бид бас эмч эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэгийг их дэвшлүүлэх хэрэгтэй байгаа. Одоо сая төсөв батлал гэхэд яг төсөв гэж юу вэ? Нөгөө эдийн засгийн мэдлэг биднэрт маш хэрэгтэй байгаа. Хідэн одоо энэ тоног төхөөрөмж, байшин барилга яагаад бидний цалин нэмэгддэг, гомдохоос илүү юунд явдгийг гэдгийг ойлгох хэрэгтэй тийм. Хоёрт нь болохоор эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хуулиа сайн мэдэх ёстой. Өнөөдөр бол эрүүл мэндийн одоо Монгол улсын үндсэн хуулинд эрүүл мэндээ хамгаалах нь иргэн хүний журам төвөрөг гэсэн байна. Тэгтэл журам төвөрөг гэдэг дээр уул манай салбарынхан үйлчлэгээ авахар ирж байгаа иргэдэд бас энэ эрүүл мэндийн суурь мэдлэгийг олгож чадаагүй учраас эмч эмнэлгийн мэргэжилтнийг буруутгах гэдэг юм уу. Дээрээс нь одоо өвчин туснаа гэдэг чинь энгийн үгээр хэлэхэд та алдаа гаргацсан биш шүү. Хоолундаа ажлын ачаалтаа гэдэг ийм дохио байтал энэ өвдсөн уураа эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд хандчаад өнөөдөр ялангуяа шинээр төгсөж яг ажлын гараагаа эхэлж байгаа эмч сувлагч нар маань сэтгэл дундуур ажиллаж байгаа учраас бас яаж туслах уу гэсэн санаа. За хамгийн чухал зүйл бол магадгүй одоо энэ төрийн бус байгууллагууд тэр дундаа энэ үйлдвэрчний холбоонд олон талын үе үеийн дадлаг туршлагатай гэлтгүү залуу дунд ахмад дээрээс нь яг энийг одоо хилцүүлдэг тийм хүмүүсийн мэтгэлцээ хилцүүлэх манай дутаа. Гадаад улс орн яагаад хөгжөөд байгаа гэхээр байнгын ярилцлага хилцүүлэг. Гэтэ зүгээр нэг одоо гоё юм болжээ гэд дуусах биш. Яг энэ асуудлыг яаж хүндхийн гэхээр нөгөө бүгдээрээ хилцүүл буруугүй гэдэг. Энэ л манай дутаа байна да. Тэрнээс чадварлаг хилтэй устаа гадаад дотоод явж юм үзэл нүд тайсан олон сайхан чадварлаг мэргэжилтнүүд бэлтгэгцээр байна. Эргээд харахад бас л хэцүү харагдаж байгаа учраас энэ тал дээр бас бид нар магадгүй ажлын хэсэг багийг бас өөрсдийнхээ хэмжээгээр байгуулж магадгүй телевизэх мэдээллийн хэрэгсэлд бас хилцүүлье гэсэн ийм санааг яг одоо хамтран ажилладаг хүмүүстэйгээ ярилцсаж байна. Тэндээс л эхлэе. За маш их баярлалаа ажил. За баярлалаа.